та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Mercedes-Benz Unimog 1300 гэдэг одоо 1985 онд үйлдвэрлэсэн үндсэндээ 40 жил болсон энэ одоо машинаар Монголын үзэсгэлэнт одоо газар болох Минжи хангад аялсан 20 хоногийнхаа аяллыг товчхон та бүхэнд хүргэе гэж бодож байна. За бидний аялал ер нь 9 сарын сүүлээр 10 сарын их хэрэг хугацаанд болсон. За ер нь аялал бол ялангуяа хороо чиглэлийн аяллыг бол энэ улиралд хийх нь бол тааламжтай байдаг. За та бүхэнд ерөөгийн халуун аршааныг танилцуулъя. За эхний одоо бидний харж байгаа аршаан бол эхний аршаан ойролцоогоор 18 градус орчим гэж би тийм мэдээлэл авсан. За үүний дараа хоёр дахь аршаан үүнээс арай халуун 23-аас дээш орчим одоо ийм халуунтай. За дараагийн одоо бидний харж байгаа аршаан бол бас ууж хүртэж болдог. За ходоод гидсэнд маш сайн гэж нутгийн 100 ол ярьдаг юм аршаан байгаа. За 3 дугаар энэ аршаан бол бас нэлээд тийм сэлүүхэн томхон зайттай. Тэгээд 38 за түүнээс дээш халуунтай гэж бас ийм нутгийн хүмүүс ярьдаг. За ийм одоо 3 аршаан байгаа энэ. За бидний одоо энэ Unimog загварын машин бол мэдээж одоо манайхны сайн мэддгээр бол ер нь бол юу юм да. Тэгээ хуучны одоо манай Оросын Зил 131 маягийн одоо тийм машин ер нь хүчин чадал техник үзүүлэлт бол тэр одоо хэмжээний тулах чадвар сайтай ийм одоо машин байгаа. За бидний явж байгаа энэ замаар бол манай одоо энэ зүүн хороо орчмын за ерөө энэ чиглэлийн одоо айл өрх аж ахуй нэгжүүд энд бол тэр хуурай мод ойн цэвэрлэгээ журмаар энэ модыг бас ашигладаг ийм машинууд явсаар аваад мөр бол одоо бас нэлээд тийм гүн ухагцсан ийм мөртөө. За хоёрдугаарт тэр одоо 31 том одоо техник хэрэгслийн мөрөөр явахаас гадна бид нэр зарим шавар ихтэй газраар бол голоо дагаж ингэж явдаг. За гол дагаж явхад бол цүнхэл ихтэй. За бас тийм амаргүй сул хайрга ихтэй. За үнэхээр одоо энэ машин маань хүчин чадал сайтай, туулах чадвар сайтай машин тул та энэ одоо голоор бид ингэж явж байгаа. За ер нь бол бид нар яг энэ явж явах аялж явах хугацаанд мэдээж одоо байгальд ээлттэй байгалаа хайрлж ингэж аялахыг бол эрхэм зорилго болгож ингэж явдаг байгаа. За мөн одоо аль болохоор шинэ гол мөр гаргахгүй тэр хуучин одоо тэр том техник хэрэгсэл явж исэн тэр мөрөөр за тэр одоо зам харгуугаар бид нар ингэж явдаг байгаа. За ус ихтэй жил байсан маш их одоо үрэлсэн гол их гарна гол усаар их явдаг дуулдаг учраас бас гол ус гэдэг бол бас басаж болохгүй тийм амаргүлтэй ер нь гол усаар туулж гарна гэдэг бол тэгээ эдгээр техник хэрэгсэл сайн ч гэсэн за бид нар бас хэд хэдэн одоо бас гэмтэл машин техникүүд маань гарсан байгаа энэ хугацаанд. За та бүхний харж байгаа энэ гол бол ингээд ер нь ингээ харахад бол ингээ гайгүй юм шиг мөртлөө энэ гүн за ердийн жип машинаар бол энэгээр явах боломж байхгүй. За яг одоо энэ өндөр хүчин чадалтай юм техникслэр гарч байгаа. За одоо энэ орж байгаа манай хамт ажиллаж байгаа энэ Unimog машиныг хараараа. Энэ маань бол нэлээд өндөр машин байгаа. Гэхдээ энэ хойд амбаар одоо хүртэл ингэж ус байна гэдэг бол энэ доторх том чулуу хаттай. Тийм учраас ороод жижиг машинууд бол зохих юм магадaltaй. За тэгээд эхний машин бол доогуур ингээ гараа хавцсан. Тэнд чулуу байна гэхлээр нь дараагийн машин би жоохон дээгүүр нь орсон. За дээгүүр нь ороход яг хөндлөн чулаак руу бас том чулуу зохиод энэ саяны голын урсгалд бол хоёр дахь машин маань гацаа зогссон байгаа. Тэгээд хоёр дахь машинд нэлээд хэдэн гэмтэл гарсан. Тэрийг одоо бас та бүхэнд
ярьж танилцуулъя. За тийм одоо урсгал ихтэй шүү. Урсгалтай гол зотор удаан зогссон учраас за машины түлшний савнд банк гэж ярьдаг те. Тэнд бол одоо ус ороод усаар дүүрсэн. За мөн мотор руу ус орсон. Ийм одоо гэмтэлтэйгээр машин саатсан байгаа. За тэгээд за хойд амбар руу бол ус дүүрэн орсон байсан. За ер нь энэ түлшний шүүр намар орой явсан учраас ус ороод хөлдөөд за тэр хоолоонуудад нь ус ороод хөлдсөн ийм одоо гэмтэлтэй байгаа. Тэгээд мотор руу бол энэ бид нар энэ маслын төвшөө үздэг тэр хоолоогоор ус орсон болоо тэр тагаар ус орсон болоо гэж ингэж бодож байгаа. Тэгээд бид нар түлшээ бас тэнд нь мэдээж одоо усан доороо тунаад түлш хөнгөө ус хүнд учраас усан доороо тунаад тунсан усыг бид нар доод хүүсээр нь аваад тэгээд түлшээ цэвэрлж авч байгаа. За хоёрдугаарт моторынхоо маслыг доод хүүсээр нь бас шахаж аваад манайхан одоо хуучул сайн мэдэндээ буцалгаж усын ширгээж за үндсэн маслыг ашигласан. За доогуур мэдээж энэ чулаагч зогсон. За гар тэр хөндлөн одоо юу гэлээд хөндлөнд татварга эдэр маань нэлээд гимтсэн ийм байдалтай байгаа. Бусад юугаар бол техник бол гайгүй. За тэгээд бид нар саяны хэлсэнчлэн энэ усыг тосоод ингээд аяндаа ингээд тосоод байж хад сүлдө жоохон байж байгаа түлш гараад ирнэ. Тэгэхээр нь хүүсээр нэг хаачиж байгаа. Ер нь маш их ус гарсан. За тэгээд хөдөө хол явж байхад бол ер нь бас болгоомжтой бэлтгэл сайт явах хэрэгтэй. Бид нар энэ маслыг шатааж үндсэн одоо масла усын одоо ингээд ширгээгээд ирэхээр дараа масл бол ойрын хугацаанд нэг хэсэгтээ ашиглахад бол сайн масл бол гайгүй. За энэ одоо голын за мэдээж явж байхад шавар маш их таарна. Хэдийгээр машин маань туулах чадвар сайтай ч гэсэн ялангуяа энэ гол дотор байгаа том ургаан хатууд энэ чулууттай энэ дээгүүр дамнуулж ямар ч одоо мөр байхгүй юм дээгүүр бид нар явдаг. За энэ бидний явж байгаа зүг маань бол за Минжин хангаад байдаг юм одоо тийм газтай юм эрүүл мэндэд сайн юм аршаан байдаг. За энэ аршаанаас бас бид нар хэдэн жил ууж байгаа учраас энэ аршаан тийм тааламжтай ийм сайхан аршаан байдаг. Тэгээ энд очиж бид нар сүүлийн одоо хэдэн жил дараа нь очиж ингэж амарч байгаа юм сайхан газар байгаа. Мэдээж зам харгуу муу учраас тэр болгон хүн очиод байх боломж байхгүй. За эдийн засгийн боломжтой хүмүүс бол бас нисэг тэрэг хөслөд очдог гэж сонсч байсан. Бид нар бол энд нисэг тэргээр очиж үзээгүй. За энэ туулах чадвар сайтай энэ 31 энэ Unimog загварын машинуудаар энд ингэж очдог байгаа. Тэгээд ялангуяа юм хос машин явах холын зонд их зүгээр байдаг. Биевиндээ ижил төрлийн хүчин чадалтай учраас ээлжээр ороод одоо шалгаад замаа тэгээ суусан тохиолдолд нөгөөдгөө нараас нь очиж татах ч юм уу юм байдаг. Тэгэхээр Unimog гэдэг энэ тэр машин бол 31 Оросын одоо Урал 31 энтрүүд бол хөнгөн. За тэгээ түлш зарцуулалт маш бага зарцуулалттай байдаг. За тэгээд чулаакны өндөр буюу газраас одоо яг тэнглэх хоорондын өндөр бас 31-ээс харьцангуй өндөр байдаг учраас туулах чадвар бас сайн байдаг. За бидний энэ гарч байгаа энэ зам бол ингээд угаасаа юм мөртөө. Гэхдээ энэ хоёр ус ихтэй жил ингээд иргэн ингээд нураад ийм юу үүссэн байдаг. Ангал үүссэн байдаг. Тэгээ энэ рүү бид нар энэ 30 одоо 31 энэ төр явж байсан юм замаар л бид нар зүтгүүлж ингэж явж байгаа. За ер нь хол явж байхад иймэрхүү замаар явж байхад ер нь нөөц масл бас авч явж явах хэрэгтэй. За түлш бол ер нь гайгүй. Буу машин маань түлшнийг зарцуулалт багтаа учраас энэ дээр бол түлшин дээр бол санаа зовоодох зүйлгүй бид нар явсаа. За аялал хугацаанд бол бид нар байгальд нэлээд ээлтэй аялдаг. За хогоо
авч явах мөн одоо бусад хүмүүсийн одоо хайсан хогнуудыг түүж наан одоо постн дээр хүлээлгэж чигэж ингэж өгдөг байгаа. За ус бол үнэхээр одоо бас амаргүй. За үнэхээр бомдог техникүүдийн хүчинд л энэ одоо аяллыг хийж байгаа. Тэгээд энэ ялангуяа энэ оффроуд чиглэлийн энэ одоо экстрим чиглэлийн аяллуудыг бол гадны жуулчид, гадны хүмүүс бас их сонирхдог. Тэгэхээр бид нар бол бас энэ аяллыг Монголд хөгжүүлэе гэж юм зордгоо. Энэ бидний явж байгаа нь гол нь усны түвшин юм өндөр. Тэгээ хоёрдугаар доор хайрга их сул учраас хайр руугаа усан дотор шигдээд орчдөг. За мөн шавар ихтэй. За мэдээж одоо бас том машинууд нэг шаварт суугаад бас амаргүй суудаг. Хэрваргийн тийм амар гаргахааргүй шаварт суун. Суухгүйгээ хөрвөл бас хэрваргийн шавар суухгүй. За алдаа гаргаад жолооч ур чадвараас хамаарат суусан тохиолдолд бас амаргүй суунаа. Тийм учраас энэ шавраас гарах энэ ажил дээр бол бас нэлийн хүч хөдөлмөр зарж иж энэ шаварснаас бид нар гардаг байгаа. За энэ бид нар бол үндсэндээ Минжин хангаад ирсэн. Очир богдгээд хайрхныхаа үрд ингээд ирж байгаа. За үүнээс цааш машины мөр байхгүй учраас бид нар бас яг байрлалынхаа онгон байдлыг хадгалах, за машины мөр гарахгүй байх үүднээс машин техникээ за энэ одоо орчимд орхиод цаашаа ерөнхийдөө нэг 8 км орчим байдаг. Яг одоо тэр ерөөгийн Минжин аршаан гэдэг очирвогдын хажуутлын Жарлантын ам гэж ам руу өсөөд тэр одоо аршаанаас очиж хүрддэгэ. Тэгээд энэ аялалд явхад аршаанаа зөөж, саваар зөөж уудаг учраас бас нэлээд хэдэн хоног зарцуулдаг. Бидний аялал 20 хоног болсон байгаа. За энэ 20 хоногийн мэдээж одоо нэлээд хэдэн хоног аршаанаа зөөх энэ ажилд бид нар ээлжээр явна. За өнөөдөр одоо хоньны ээлжтэй гэдэг. Энэ сайхан юм өстой нэг онгон юм тагшин юм газар байдаг учраас машины мөр гаргаж явахд бас хайран байдаг. Тийм учраас бид нар машины мөргүй энэ газараа бол машины техникээ доор орхиод тэгээ энэ рүү бол алхаж бид нар тэр Минжин аршаан дээр очдөг байгаа. Ер нь бол Оросын газтай за манайхан Кука Куратнай гэдэг энэ аршааныг сайн мэднэ. Яг тэрэн шиг тийм газтай яг одоо оргилж байгаа тэр ихэс нь очиод уухт бол яг л одоо Кука Куратнай ууж байгаа шиг ийм одоо аршаан байдаг. За та бүхэн харж байгаа энэ бол яг тэр аршаан. Тэгээ бид нар аршаанаа бас цэвэрлэж энэ орчмыг одоо цэвэрлээд эндээс бас нэлээд хог гардаг. Тэгээд энэ аялж байгаа хүмүүстэй хэлэхэд онгоцоор очтгоо, яаж очтгоо хүмүүс очисон байдаг. Тэгээ очисон хүмүүс маань энэ хүрээлэн орчиндөө бити одоо хог тариачаа. За ялангуяа архины шил тийм зүйлүүд бити хаяачаа. Тэр архины шил одоо гал гарах аюултай гэж байгаа. Тийм учраас харигтаар суусан тэр илүү дутуу юм байдаг бол авч яваараа гэдэг. За бид нар дараа нөгөө усанд орсныхаа дараа энэ банка ингээд битүү галгар утаар ороож явсан. За энд хамгийн хэрэгтэй зүйл бол хүнсний скотч гэдэг манайхан сайн мэднэ. Тэрийг бас аваад явуучвал энийг ингээд ороочвол зүгээр юм байлаа. За маслын төвшин үздэг, моторын маслын таг, за маслыгаа төвшин үздэг. Бүх одоо зүйлүүд дээр буцахтаа галгар утаар ороож гэж бэлтгэл байдлаа хангаж гэж явсан байгаа. За машины хувьд бол хэдийгээр моторын дус орсон ч гэсэн, за түлшин савнд дус орсон ч гэсэн техникүүд бол маш сайн байсан. Ер нь энэ хөдөө холын аялалд явж байгаа хүмүүс 100% явах хэцүүгээр намар орой ялангуяа гадаа галт төлөх боломжгүй, галт төмрийн аюул гарах магадлал өндөр байдаг учраас 100%-ыг бол авч явж гадаа галт төлж явах нь зөв байдаг шүү. За бидний аялалд бас нэг сонирхолтой машинтай таарсан. За энэ бол Унимогийн тэнглэгэн дээр Монгол манай залуучууд өөрсдөө хийсэн хандгаа гэдэг нэртэй юм машин бид нартай бас хамт явж аяллаа дунд бол таарсан байгаа. За энэ машин бол дугуй, за мөн одоо мотор бүгд өөрсдөө одоо энэ яг оффроуд аялалд зориулж хийсэн энэ уралдааны машин учраас туулах чадвар маш сайн
чадaltaй машин байсан. За мөн одоо тэнд яг бидэртэй зорилго нэгтэй тийм аялж байгаа олон одоо залуучуудтай буцахтаа таарч тэдэртэйгээ бас аяллахаа сонирхож хуваалцаж ингэж суусан байгаа.